За юу цаан guys. Өнөөдөр нэг зүйлийн талаар ярилцах гэсэн. Юу вэ гэхээр нөгөө нэг Шангрилад болсон хэрэг чинь зураг авалт байсан юм а гэдэг мэдээлэл нэг тим юм олж хараад энэ ч юу болоод байгаа юм бэ те. Үгүй хэрэг нь үүсээд хүмүүс нь тогтоогдоод эхнээсээ шалгагдаад ингэ явж байгаа зүйл яхаараа тийм байд юм болоо гэд би нэлээ ухаж үзлээ л те. Тэгсэн чинь нэрээ зураг авалт байна. Гэхдээ нэг юм ойлгоорой. Тэр Шангрилад болсон үйл явдал тэр гэмт хэрэг бол болдгоороо болсон. Тэр зураг авалт бол тусдаа зүйл. Юу вэ гэхээр хэсэг бүлэг залуучуудын продакшн байгуулсан нийгэмд байгаа зүйлүүдээр дуу хоолойгоо хүргэсэн тэрийг урлагийн хэлбэрээр, уран сайхны хэлбэрээр илэрхийлсэн тийм контентуудыг хийдэг залуучууд яг тэр Шангрилад болсон хэрэгээс тэр үйл явдлаас сэтвлэж хийсэн контентийг нь хастаж богиносгоод цацаад ийм одоо юу гэдэг хүмүүсийг талцуулах, хэрэлдүүлэх болж игэл бас бодлоо хутгачих гэл тийм хүмүүс бас цацсан юм шиг байна. Уул нь бол тэр бүтэн контент нь бол энэ зүйлийг эсэргүүцэж өөрсдийнхөө дуу хоолойг маш тийм өөрсдийнхөө тийм уран сайхны байдлаар хүчтэй илэрхийлсэн контент юм байна л да. Тэгээд энийг үзье. Хэдүүлээ залруулах одоо яагаад залруулах хийх хэрэгтэй вэ гэхээр энийг хийж байгаа энэ одоо уран бүтээлчийн залуучуудыг одоо хүмүүс чичлээд эхэлчих. Одоо нөгөө хэрэг үйлдсэн хүмүүсийн талд мөнгөөр ажилласан барьсан те суйсын жүжигчид энэ дээрээгээд суйсын оюутнууд гээд боо юм болцсон байна л да. Тэгсэн чинь залуучууд бол угаасаа л ийм юм хийдэг байсан хүмүүс болсон явдлуудаар сэтвлэж нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг юм контент хийдэг гэсэн залуучуудыг буруугаар ойлгочих үү нийгэм те. Энэ хүмүүсийг хитрхи харлуулад байгаа юм шүү гэдэг өнцгөөс нь хэдүүлээ тэр контентийг нь бүтнээр нь үзээд тэрэн дээр ярилцъя гэж бодлоо. Окей. Нэрээ эртхэн хэлчих. Би түрүүчийн бичлэг дээрээ сургалт орноо сургуулиудаар тойроод явнаа гэдгсэн шүү дээ. Тэгээ чатаар мэдээлэл ирээд бүр хитрхи олон бүр дэндүү олон мэдээллүүд ирээд тэгээ ингээд харилцажсэн чат маань эхнээсээ ингээд алга болоод олдохгүй ингээд айгүй тийм замбраагүй мэдээллийн замбраагүй байдал болоод байна. Тэгэхээр би нэгдсэн байдлаар хүмүүсийн одоо сургалт авах хүсэлтийг би Google Form-оор авахар шийдсэн. Тэгээ доор би линкийг оруулчихна. Тэрүүгээр ороод бөглөөд мэдээллүүдээ бөглөөд над руу хүсэлтээ явуулаарай. Тэгээд би хариулаад ингээд жоохон цэгцтэй байхгүй бол яг хүмүүстэй би холбогдсон ярилцсан байгаа. Би ингээд чатаар ирж байгаа мэдээлж айгу зэгцгүй юм байна. Баригдахгүй ингээд урсаад алга болчихно. Тэгэхээр доор description дээр байгаа линкээр дарж ороод тэр формыг бөглөөд гоё хүсэлтээ илэрхийлээрэй. Би энэ 3 сарыг дуустал болж игэл маш олон сургуулиудаар яваад нэгэн цагийн сургалт маань нэг хүүхдийн чултгай ирээдүг аюулгүй амар амгалан болгоход хувь нэмэр оруулж байгаа бол одоо миний хийж чадах зүйл ердөө л тэр байна. Тэгээд нэг хүсэх зүйл байгаа нь юу вэ гэхээр сурагчид айгу их бичижсэн. Сурагчид маань ихлээр багштайгаа зөвлөлдөөд тэгээ сургуулийн удирдлагуудтайгаа ярилцаад энэ сургалтыг авах боломжтой юу боломжгүй юу тэрийг шийдсэний дараа надтай холбогдуулах их зүгээр юм. Тэгэхгүй бол тэн чин цаг төлөвлөнтэй хичээлийнхэн цагаас хомслон төлөвлөгөөний асуудал байгаа. Тэгээд дээрэс нь би нэг удаа очиж байгаа юм чинь бас очихдоо ганцхан ангид биш те. Аюу олон хүүхдийг хамруулсан тэр том урлаг заал юу гэдэг тэнд нь ингээд олон хүнд уулна юмаа сонсгочмоор байгаа. Тэгэхгүй бол би нэг сургууль дээр ингээд давтан очивол те нэг сургуульд хэдэн анги байгаа вэ? Хэдэн бүлэг байгаа вэ те. Тэгэхээр хэцүү. Тэгэхээр нэг очихдоо бас олон хүүхдэд айлуулах дуу хоолойгоо хүргчмээр байгаа учраас сургуулийн удирдлагуудтай багш нараасаа эхлээд зөвлөлдөөд ингээд асуучаад холбогдуулах их зүгээр байгаа шүү. Тэгэхгүй бол нөгөө нэг сурагчид маань өөрсдөө авах хүсэлтэй байгааг нь би үнэхээр ойлгож байна. Гэхдээ зохион байгуулалт те бас үр дүнгээ бодсон ч дахиад нэг ярилцах зүйл байдаг учраас багш нартай, эрхлэгч, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагуудтай илүү хамтарч ажиллавал зүгээр хаа гэж бодож байна. За окей. За тэгээ хэдүүлээ одоо гол тэр short film лугаа орцгоё. Миллиард production гэж байна. Болсон явдал 3 дээрлэхэлт гэдэг сэдвтэй short film. Окей. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрөө ямар чиглэлээр их сургуулаа төгслөө? Нийгмийн ухаан ёс зүйн боловсрал. Би нийгмийн ухаан иргэний ёс зүйн боловсролын багшаар МОБИС-ийг улаан дипломтой төгссөн. Нийгмийн ухаан ёс зүйн боловсрал. Та зүгээр үү? Зүгээр. 10 жил толгомдоод байгаа хамгийн том асуудлыг мэдчихэж байгаа юу? Дээрлэхэлт. Миний бодлоор дээрлэхэлт юм болов. Дээрлэхэлт юм болов? Өөрөө 10 жилдээ ямар хөвгт байсан бэ? Oh shit. Би 10 жилдээ ер нь их манлайлагч хөхтэйлээ. Дээрлэхүүлдэг хөхтэйсэн байна те. Дээрлэхүүлэх биш бүрийн хүчирхийлүүлдэг те. Энэ ч бол хүчирхийлэл шүү дээ. Үе тэнгийнхэн тэгээ харилцаа сайтай,
Аливаа асуудлаас ер нь дутдаггүй. Би 10 жилдээ амар дарах хөөхтэйсэн. Хүмүүсийг асуудалтай оролцуулахгүй, өөрөө ч хүмүүсийн асуудалд нэх оролцдог. Энэ одоо нөгөө нэг ажиглагч те эсүүлдэгч харсан ч хараагүй юм шиг эргэн тойронд нь болж байгаа юм шиг үл тоодог те. За өөрөө хэлж шít. Гэтэ тэрийг амар угаач хэлж дээ те. Хүмүүсийн асуудалд оролцдог, өөрөө ч нэг юм асуудалтай хүмүүсийг тэг оруулаад байдаггүй. Яг үнэн. Гэтэ за окей. За ингээ хоёр дахь дүрийг үргэлж дэмждэг. Дээрх хэлтийн эсрэг сурагчдын төлөө юу хийж чадах вэ? Мэдээж би багш хүнийхээ хүлээс өөрийн дагуу хүүхдүүдийн төлөө ажиллах болно. Хоёрдугаар гэх юм бол би өнөөгийн нэгийг тулгараад байгаа энэ дээрлэлт гэдэг асуудлын төлөө хатуу тэмцэнэ. Би тэдэнтэйгээ үргэлж нээлттэй ярилцаж тэднийг дээрлэлтээс хамгаалах болно. Яа. Тэ. Үл тоогоол явж идэг байсан хүн чат хулоо. За окей үзье. Ер нь үзье. Дундуур нь солио юм яриа яхаа. За Хэцлэн гоё дүнэлтэд яриулээ. Анхаарал төвчээ. маш их баярлалаа. Баярлаа. Дахиад нэг хүн байсан мэт. Харин та 10 жилд ямар хөлт байсан бэ? Би 10 жилдээ их дээрлэхүүлдэг байсан л та. Гэхдээ тэрнээсээ том цохилт аваад би яг багш болъё гэж бодсон. Хөө яа, бас юу? Ордоо хөдлөөч суу. Тагтаа хөдлөж чадахгүй нөө. Бас. Суу. Ой. Ой, хөдлөж нөө. Нэг бодлооч. Тэ наваа то бодлооч их. Тэ юу юм? Эй, цаагуу. Энда. Хэби. За яшти. Чи яаж аа? Юу вэ? Нөгөө дээрлэхч чинь ой. За чи нөгөө нэг манлайлагч байсан хүүхд гэсэн чинь окей. Үндгүй юм шүү. Ахаад үсчаач. Ангаа дахиад нэг шат. Хараа. Бэт суух сайхан мó. Богцоо тайлгын ам шүү. За тайлгын ам шүү. Хүний найзлууд яах гэж юу? Баялаа өчтөр тараад. Зайлуудаа ой. Та сурагчдын төлөө юу хийж чадах вэ? Би юу? Би яг үндэ юу ч хийж чадахгүй. Та ч гэсэн юу ч хийж чадахгүй. Мэдээж би багш хүнийхээ хүлээсэн өөрийг хариуцлагын хүрээнд бол үүний төлөө тэмцэнэ.
Гэхдээ хүүхдүүд өөрсдөө дээрлэх хэлтийг гадуурхах ёстой. Үүнийг таслан зогсоох ёстой. Тэрний төлөө зоригтойгоор дуурах ёстой. Тэгжээж л энэ зүйл алга болно гэж би бодож байна. Тэр дээрлэгч байгаа хүүхдүүд өөрсдөө их гоё харагдаг байх гэж боддог л хаал та. Тэгтээ яг үүндээ хөндлөнгийн хүний нүднээс дээрлэхүүлж байгаа хүний нүднээс харахад бол яг л хараад шиг харагддаг. Та зүгээр. Ингээд хамарнаас цус гараад үлдсэн. Баярлалаа. Нэг зүйлийг би дахиад тодорхой хэлмээр байна. Шангрилад болсон хэрэг бол үнэхээр болсон хэрэг. Зүгээр тэр зүйлийг сэтвлээд өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэж байгаа контент шүү. Тэрнээс хэргийг контент байсан юмаа гэж булзааруулж байгаа зүйл энэ юусоо биш шүү. За энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй баг. Тэгээ эндээс бид нэр амар тод зүйлийг харж штэ. Ерөнхийдөө бид нар энэ бүхнийг зөвхөн жишээл устгаж чадна. Яг тэр хэрэг болсон бичлэгийг бид нар үзэж байгаа штэ. Нэг хэдхэн секундын бичлэг. Тэндээс бол зүгээр яг ерөнхий харагдж байгаа зүйл бол нэг нь нэгийгээ зодож чинь те. Нэг нь хохирж чинь, нэг нь хүчрхийлж чинь, бусд нь харж чинь. Нэг тийм дүр зургийг харж байгаа боловч энэ контентоор дамжуулж ин залуучууд юу хэлэх гэсэн бэ гэхээр угаасаа л ойлгомжтой те. За яг болж байгаа процессоос гадна энэний цаад үр дагавар нь ямар байдیں۔ Те. Одоо ядаж тэр хүн ингээд хамарнаас нь цус гардаг болчлоо гэж энэ травматай болцсон байна. За тэгснэ дээрлэхэгч байсан хүмүүс юу ч болоогүй юм шиг явж гин. Хөхүүлэн дэмждэг байсан хүмүүс нь юу ч болоогүй юм шиг хэвийн те баг нөгөө хохирсон хүнээсээ илүү аз жаргалтай амьдардаг те. Тийм байдал байдаг гэдгийг бас ингээ ёжилж харуулсан тийм контент байна л да. Үнэлдээ угаасаа хэлж байгаа зүйл нь дээрлэхэлтийг хин энийг зогсоохын тулд юу ч хийж чадахгүй тийм хин ч юу ч хийж чадахгүй гол нь тэр орчинд байгаа хүүхдүүд өөрсдөө дээрлэхэлт гэдэг зүйлийг жигшиж зэвүүцэж дээрлэхэгчийг гадуурхах шахах замаар л энэ зүйлийг бууруулахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгвэл тэр дээрлэхэлтийг хараа байж байгаа, дээрлэхэлтийг хөхүүлэн дэмжээ байж байгаа, ажиглаад байж байгаа, гэрчтэй юу ч хийж чадахгүй байгаа хүүхдүүдийг зоригтой болгох. Энийг бүр ингээд маш сайн ухааруулах үйлдэлүүд нь юу вэ гэхээр тэл одоо миний хийхийг зориод байгаа зүйл юм да. Тэгээд ар гэр, эцэг их, гэрийг хүмүүжил, эцэг ихийн анхаарал, тэ сургууль дээр нь юу болж ийн, яаж ийн, ийж ийн гэдгийг зүгээр асуугаад өнгөрөх биш. Тэ гоё ярилцаад, нээлттэй ярилцаад нэг жоохон анхаарал хандуулаад өгчүүл бас шийдэгдэж болохгүй зүйл юм чинь бас биш шүү дээ, тэ. Жоохон анхаарлаа хандуулаад, жоохон сэтгэл зүрхээ зориулаад, хөдлөөд, үйлдэл хийгээд, ямар нэг юм хийгээд явах юм бол бид нар үр дүнгийг бол гаргаж ирч чадна шүү дээ. За тийм байна. Тэгээд айгүй олон хүмүүс төөрөгдөд байгаа. Яг Шангрилад болсон үйл явдлыг зураг авалт байсан гэдэгт итгэцэн цөөхөн идэ хүмүүс байгаа байх. Эсвэл энэ контентыг хийсэн залуучуудыг дээрлэхэгчдийн одоо ар гэрийнхний мөнгөөр захиалгаар хийсэн одоо тэг булзааруулах гэж оролцсон мөнгөөр хийсэн гэд чигшин зүй үзэж байгаа хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр энэ болгонд нь бас ойлголтын зөвөр өхөр энийг олоод тэгэд үзээд ярилцлаа. За окей, тэгээд ийм байна. Тэгээд доор байгаа линкээр манайхаа форма бөглөөд хүсэлтээ илгээгээрэй. Тэгээд би шууд 24 цагийн дотор хүмүүстэйгээ эргэж холбогдоод ярилцаад өдрөө товлоод тэгээд яаж олон хүүхдийг хамруулж болохоор байна. Тэгээд 9 дугаар анги ба түүнээс дээш гэсэн чинь ер нь хандсан чинь ер нь 7 дугаар ангиас эхлүүл зүгээр юм байлээ. Тэгээд ямар ч анги ужуулна 7 ба түүнээс дээш. Яг ер нь ажиглаад хахад 7 дугаар ангиас энэ бүхэн ер нь айгүй ихэлдэм юм шиг байна. За тэгээд сургуулийн удирдлага багш нартай нийгмийн ажилтнуудтай ярилцж байхад угаасаа энэ бүх зүйл тодорхой болоод юу хийхээ ах маань илүү тодорхой болох хаа. Тэгээд та нар маань үзэж байгаа хүүхэд залуучууд маань багш нартай хэлээд нийгмийн ажилтнуудаа хэлээд танилцуулаарай. Багш нар сургуулийн ажилтнууд эцэг эхчүүд байх юм бол те бас хүсэлтээ илгээж болно. Окей. За бүгдээрээ тэгээд дараагийн имжлэгээр уулзлаа. Баяр таа.